За төсвийн тодтголыг дэмжиж байгаа. Энэ төсвийн тодтгол дээр өөрсдөө төсвөө бүрдүүлдэг энэ орон нутгийн төсвүүдээр ямар зарчим баримталж хуурилж байгаа гэдэг нэг асуулт байгаа байна. Жишээлбэл одоо Дорнот аймгийн хувьд ингээд сонсохоор төсвийн зардлыг нь болохоор 9 тэрбум төгрөгөөр бууруулад орлогын төлөлгөөг нь бол 1 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Тэгээ ингээд бодоод үзэхээр төсвийн тэрэг улс орны хэмжээнд уулуурхайн салбар ингээд унж байгаа. Тэгэхээр тухайн нутгийн уулуурхайн компаниудаас оруулж байгаа орлого багасна, хувь хүний орлогын албан татврын бас орлого багасна гэдэг ингээд бодоод үзэхээр тухайн орон нутагт зөвхөн 1 тэрбум төгрөг орлогыг багасгаад 9 тэрбум төгрөгөөр төсвийн зардлыг бууруулчихаар арай л пропорцийн болохгүй юм шиг харагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр нэг тайлбар өгөөч гэж асууя. За, Болдон шахлын сайд хариулах. Ажлын хэсэг. За, 4 номерын микрофон. Ажлын хэсэг хариулъя. Сангийн амны төсвийн бодлого төлөвлөлтийн газрын төсвийн зарлагын хэлцээний дарга Батэрдэн Соронзон болдогчны асуултанд хариулъя. За тэгэхээр орон нутгийн төсвийн суур зарлагыг бол бид энэ удаагийн тодтголоор 698.1 тэрбум төгрөгөөр бууруулсан байгаа. За энэ нийт бууруулалтыг хийхдээ бол бид за яг улсын төсвүүдээр зардлыг бууруулсантай ижил зарчим баримталсан. За оронтой болон бусад аймгийн суур зарлагад туссан үйл ажиллагааны зардлуудыг бол 7 дугаар сараас он дуслах хүртэлх төсвүүдийн тодорхой хувь хэмжээгээр бууруулсан. За үүн дээр бол нийт аймагуудын хувьд бол за нийслэл Улаанбаатар хотыг оролцуулахгүйгээр бүх аймгийн хувьд дунджаар 18%-аар суур зардал нь бол буурсан байна. За орлогын хувьд бол яг аймагуудын аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар болон за бусад энэ төлбөрүүдийн хүлээгж байгааг үүсгэлтээр нь үндэслээд бууруулалтыг хийсэн байгаа. Ийм зарчмаар бол орон нутгийн төсвийн суур орлого, суур зарлагыг бууруулад орон нутгийн төсөвт олох санхүүгийн дэмжлэг болон төлрүүлэх орлогыг тооцож гаргасан. Баярлалаа. Соронзон болдогч нэмж тодруулъя. Тэгэхээр нөгөө төсвөө өөрсдөө бүрдүүлдэг гэдгийг нь бол харгалзаж үзэхгүйгээр адилхан зарчим баримталсан юм аа. Баримталсан юм уу гэдэг тэгэхгүй. 21 аймагт чинь зарим аймаг нь бол уулуурхайн орлого нь өндөр байгаа шүү дээ. Зарим аймагт бол огт уулуурхайн орлого олдгүй бас аймаг байгаа. Тэгэхээр тэрийг нь бас ч харгалзаж үзэх хэрэгтэй байсан уу гэдэг байхгүй юу. Жишээлбэл 9 тэрбумаар нэг талынхаа зарлагыг багасгачаад нөгөө талд нь орлогын зөвхөн 1 тэрбумаар бууруулж гарч чинь уулуурхайн салбар адилхан л унж байгаа тэгвэл орлого нь орж ирэх нь хэцүү юм биш үү гэдэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварч дээр, хувь хүний орлогын албан татварч дээр. Тэгэхээр энэ дээр бас яг ажил юун дээр энэ дээр ажлын хэсэг ажиллахаар анхаарах хэрэгтэй хаа гэж хэлмээр байна.